Сайн байна уу? Их шиг жаргал байна. Ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд миний хамгийн анхны жирэмсний йогийн хичээлд тавтаа морил. Хичээлээ эхлэхээс өмнө та хэд маань хажуудаа сайхан усаа хийгээд тавьчаарай. Дээрэс нь гуцсныхаа гол хэсэг дээр хүнжил эсвэл нэг богинохон алчуурыг хуйлаад өвдөл хэсэг дээрээ тухтай зөөлөн болгож бэлдээрээ өвдгөн дээр тасгалан явцад аль болох ачаал авахгүй байхыг хичээнэ гэсэн. За тэгээд мэдээж хэрэг йогийн блок хэрэгтэй. Блокороо бид нар тасгалдаа илүү сайхан тухтай өөртөө тааруулж хийхэд ашиглана. Дээрэс нь болстер буюу йогийн дэр байна. Тэр энэ дэрийг бид нар амралтын байрлалтай ашиглах болно. Хичээл эхлэхээс өмнө та бүхэндээ сануулхад ерөөсөө өөрийгөө битгий хүчлээрээ өөрийгөө сайхан мэдрээд, өөрийнхөө мийг хайрлаад, ойлгоод, тасгалаа зохицуулж хийгээрэй. Хэд таагүй мэдрэмж авах юм бол хүүхэд байрлал, нохой байрлал өөрийнхөө хүсэж байгаа үедээ амрах боломжтой. Дасгалын дундуур мөн адил амьсгалыг огт өгчихгүй. Сайхан гүнзгий амьсгал аваад амьсгалыг гаргаад амьсгалд авчтайх таагүй мэдрэмжтэй үедэд хэсэг хугацаанд өөрийгөө амраагаад уснаас аваад дасгалаа үргэлжлүүлээрэй. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийг эхлүүлцгээе. За би бол ингээд завилгаа судлаар суудсан байна. Тэгэхээр та хэд мэн завилгаа судлаар суухад хэцүү байвал өөртөө арай эвтэйхэн өөр суудлуудыг сонгож болно. Эсвэл яг ингэж суухад их эвгүй болвол блокоо үзэсгэнд ороо тавиад бага зэрэг өндөрлөд дэшээ суусан ч болно. За багшийн хувьд бол 3 хүүхэдтэй 4 дахь хүүхдээ тээж байгаа. Яг эхний 3 сар дээр явж байна. 2 гарыг алгаар нь дээшээ харуулъя. Нуруугаа сайхан цэглэе. Толгой оройноос нь дээшээ ямар нэг уяагаар татчих ингэ төсөөлөд сайхан сунаад суй. Гүнзгий амьсгалыг хамраар авъя. Удаан тайвнаар гаргая. Илүү анхаарлаа төвлөрүүлэх үүднээс нүдэ ансан ч болно шүү. Авлаа. Удаан тайвнаар гаргалаа. Авлаа. Удаан тайвнаар гаргалаа. Дахиад 2 амьсгал удаан авъя. Удаан тайвнаар гаргалаа. Хэцүү бол амаар гаргасан ч болно. Дахиад авъя. Удаан тайвнаар гаргалаа. Амьсгал ерөнхийдөө хамраар аваад хамраар гаргаж байгаа. Хэрвээ хэцүү байх юм бол та хамраар аваад амаар гаргаж болно шүү. Дасгалын явцад ч гэсэн өөрийгөө сайн анзаараад биеэ ажиглаад хайрлаж хүндэж дасгалаа хийгэр. За энэс баруун гарыг өргөлөө. Амьсгал авахта зүүн гарыг дэше өргөөд нуруугаа сайхан сунгая. Амьсгал гаргалаа. 2 гарыг буулгалаа. Харц доошоо. Ахаад амьсгал аваад 2 гар дэвшээ. Амьсгал гаргалаа. 2 гарыг доошоо болгоё. Нуруугаа сайхан сунж байгааг мэдрээ. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. 2 гарыг доошоо болгоё. Баруун гарыг хойлолтой туулаад зүүн гарыг дээшээ өргөөд ерөнхийдөө зүүн биенийхээ зүүн тал болон зүүн хавиргаа маш сайн сунгая. За ингэж явахдаа баруун талаа хэтэрхий битгий хавчаарай. Зүүн талаа сунгах дээрээ илүү анхаарад биенийхээ хажуу талыг мэдрээд сунгаж өгье. Чадвал дээшээ харж болно. Аврагшаа эсвэл доошоо харсан ч болно. Амьсгал авлаа. Эсрэг гарыг өргөлөө. Амьсгалыг тайван хөвчөн гаргая. За нөгөө гарыг хойноо тавилаа. Биенийхээ баруун талыг мэдрээ. Зөв мөрийг урагшаа унгахгүйгээр аль болж өгвөл
хоош нь мөрөө дэлгэж өгөх. Зүүн хажуу талыг хэтэрхий шахахгүйгээр биенийхээ баруун хажууг илүү сайн сонгож өгье. Амьсгал гаргалаа. Гар буул. За одоо эндээс хэдүүлээ 4 хөлсөн байрлалд өөртөө сайхан тухтаа 50 метр яарал гөхөн шиг ороорой. Өвдгөлж байхад бидний өвдөг маань яг энэ зузаалж өндөрлсөн хэсэг дээр таарна гэдгээ битгий мартаарай. Хоёр гарыг яг мөрний харалдаа тоогоо хитрхээ ингэж хотоолохгүйгээр хажуунаас харахад шулуун хоёр өвдгийг саалгалаа. Хөвлөдөө үргэлж том сайхан орон зайг бий болгох. Одоо энэ дээр автоматар бид нуруугаа хитрхээ хотоох гээд байдаг. Гиз томорхын хэрээр хотоолт илүү нэмэгдээд идэг. Тэр хэдүүлээ бага зэрэг хөвлөд хүүхдэд тэрж байгаа юм шиг. Одоо энэ яаж яах вэ? Өгзгөө бага зэрэг чангалаад ахар сүлээ тутагшин хомж байгаа юм шиг хөдөлгөөн хийхэд яг бидний хөвлийн хүүхдэд тэрж байгаа юм шиг хөвлийн маань бүхэлдээ ингэж бага зэрэг татагдаж өгдөг. За энэ байрлалыг битгий мартаарай. Амьсгал аваад эрүүгээ дэшээ өргөдөө хитрхээ хотоохгүй илүү мөрөө тэнэлэхтэр анхаарай. Амьсгал гарахдаа даал руугаа илүү сайн бүхтий. Хөвлийг их шахах биш. Даалан мөрлөөгөө илүү сайн тэнэж өгье. Амьсгалаа битгий дөгжөөрэй. Амьсгал авлаа. Мөрөөрөө илүү сайн тэнэ. Хит хотоохгүй гэдгээ бөө мартаарай. Амьсгал гаргалаа. Одоо даал руугаа илүү сайн бөмбөй. Даал руугаа ирж байгаа тэнэлд илүү сайн мэдэрхийгч. Амьсгал авлаа. Хэд нэг удаа мөрөөрөө илүү хоошоо эрүүгээ бага зэрэг өргөхөд л хангалттай. Амьсгал гаргалаа. Даал руугаа сайтар бөмбөгөөд мөрний харчмын чөлөлтийг сайн гаргая. За эндээс боломжтой болоод хэдүүлээ өвдгийг хөнгөн аваа. Эхний нохой байрлал руугаа шилжээ. Гарнаасаа бие хоошоо түлхээд гарын хуруунуудыг салгаад бие хоошин түлхэхэд бие маань гурвалж хэлбэрт орж байна. Өмнө йог хийжсэн туршлагатай хүмүүс маань бол өвдгөө ингэж ичиж болно. Өвдөгж ирэхэд хүндрэлтэй сонголт муу байвал өвдгөө нугалаарай. Өвдгөө бас илүү сайн салгаж болно. Хөвлийн маань одоо шахагдах гал байх юм бол хэдүүлээ өвдгөө илүү хоёр тийш нь салгаад хөлөө баг зэрэг ташаанаасаа том салгасан ч болно. Өвдөг буулаа маш эвтэйхэн буугаад амьсгал аваад нэг удаа сайхан тэнийгээд мөрөө хоршлууллаа. Амьсгал гаргалаа. Буцаад нохоо байрлал өвдгийг аль болох салгаа. Өөртөө эвтэйхэн хүзүүнийхээ орчмыг чангалахгүй байхыг хичээе. За эндээс өвдөг буулаа. Хитрхий том гэдэстэй хүмүүсийн хувьд бол баруун хөлийг эвтэйх ингээд хажуу талаараа гуулгуулаад хөлнийхээ гадна талд аваад ирэх. Эндээсээ зүүл хөндөй эхлээд гоён дээрээ гараа тавьж болно. Үүний дараа цээжрэж ахын тэнийж өгөөд мөрөөрөө хоошлно. Гоёны урд хитрхий өвдөх мэдрэмж биш, хөнгөн зөөлөн сонголтыг мэдрээд эрүүгээ баг зэрэг өргөлөө. Амьсгалыг гаргалаа уртлын хөлөө энэ өндөрсөн хэсгээр таарахгүй байгааг сайн хараарай. Уртлын хөлийг хөнгөн гуулгуулаад буцаад хоошоогоо дөрвөлсөн байралтаа орлоо. Одоо зүүн хөлийг эвтэйхэн гуулгууллаа. Зүүн гарынхаа гадна хүсэх юм бол хөлөө өшөө жоохон дотгошоо тавьж болно. Хөвлийнд чи ямар нэгэн байдлаар хөлн садаа болохгүйгээр эвтэйхэн авчраад цээжрээ тэнээлээ. Энэ дээр бол гоёны булчин, өгзөгний булчин, урд хөлийнхаа булчингуудыг илүү сайжруулад мөрөөрөө сайхан тэнийг идвэ. Амьсгал гарахдаа хойтлын гуяар ирж байгаа сунгалтыг мэдрээд урагшааг их зураг шахарыг. Сайн байна. Гар газар буулаа. За эндээс хэрвээ болж ивэл хойтлын хөлийн хуруулууд тулаад хөлөө дахиад нэг гуцныхаа гол авчирлаа. Дахиад боломжтой бол хөлөө урдаа авчираад өвдгөө
илүү сайн салгаж болно. Хевлээд нь илүү орон зай хэрэгтэй бол хөлөө илүү том салгаад амьсгал гаргахтаа доош сайхан тонгоогоод өгье. Одоо хүзүүнийхээ арыг сайхан суллаад өөртөө тааламжтай эвтэйхэн байхыг мэдрээ. Хоёр тишээ зөөлөн ханхаа амьсгал авч гарангаараа бидээ маш гоё тухтай тааламжтай хөдөлгөөнийхий амьсгалаа ерөөсөө төгжихгүйгээр зөөлхөн хоёр тишээ хөтлөе. Гараар тулаад хагасаар өндөе. Хэрвээ сонголт сайтаа өвдгөөж хийж болно. Сонголт бага байвал өвдгөө нуулсан хэвээрээ жаахан өргөшөө хараад үгүй. Эндээс гарыг гуйн дээр тавилаа. Одоо энэ дээр нуруу автоматар хотоох гэдэг байгааз. Тэгэхээр нөгөө ахар сүүлээ чангалж байгаа мэдрэмжээрээ хивлээгээ баг зэрэг дотор нь хүүхэд ирж байгаа юм шиг чангаллаа. Эндээсээ сайхан тухтай байх юм бол зөөлхөн дэшээ босоод өндөгдөрье. Амьсгал аваад хоёр гарыг дээшээ сайхан өргөе. Гараа дээшээ шулуумжийгээд өгзгөө баг зэрэг чангалж нурууныхаа хит хотоолтыг дараад өгье. Нэг сайхан гүнзгий амьсгал авлаа. Гаргаад хоёр гарыг урдаа нийлүүлээд хоошоогоо сандал байрлалцуулаа. Энэ дээр нуруугаараа хит хотоохгүй байхыг ирмэлзээрэй. Хөлийн өвдөгнийхөө дуугаар хөлийнхээ эрхүү хурууг харагдаж байна гэдгийг шалгая. Амьсгал гаргаад хүмээ эвтэйхэн доошоо тонгоогоод өгье. Хүзүү толгоогоо сууллаад хизүүл өвдгөөс халгаад хөлөө илүү том зайтай байлгасан ч болно. Хевлэндээ маш гоё тухтай байгаагаа үргэлж ажиглаж анзаарч бас мэдрээрэй. За эндээс зүүн хөлийг хоош нь өвдгөөр нь тавилаа. Баруун хөлийг хоош нь өвдгөөр нь тавилаа. Дөрөв хөлөлсөн ширээ байралтаа орлоо. Өвдгөө яг энэ ташааныхаа харалтай байршуулсны дараа хэрвээ болвол зүүн хөлийг хоошоо. Эндээс ингэ ташаага задлахгүйгээр өгзөгний булчингаа идэвхжүүлээд хөлөө хоош нь чигээр нь жийлээ. Сонголт нэлээд гайгүй байл үлмэгээ итгэсэн ч болно. Энэ дэр мөн л нөгөө хүүхдэд тэрж байгаа юм шиг мэдрэмжээр хевлээгээ гүний булчингаа илүү ажиллах хичээгээрэй. Амьсгалаа. Гаргалаа. Амьсгалаа. Гаргалаа. Хөлийг буулаа. Одоо эсрэг хөлийг хоошоо жийлээ. Хөлөө ингэж жигээд газар шүргүүлээд үлдсэн ч болно. Хэрвээ тэнцвэртэй хүчтэй байвал хөлөө шулуун хошоож байна. Сонголт илүү сайн байл үлмэгээ тэгээд хүүхдэд тэрж байгаа юм шиг хевлээгээ баг зэрэг чангалаад амьсгалаа төгчгөө. Эндээ биеийнхаа тэнцвэрийг мэдрээ. Өвдөг буулаа. Эндээс хоёр өвдгөө шууд зэрэг өргөөд хоошоо дахиад нохоо барил руу шилжээ. Гарнаасаа хоошоо сайн түлхээд нуруугаа сунгаад ямар их хүчтэй байгаагаа мэдрээрэй. Хэрвээ сонголт сайтай бол хөлийнхаа өсгийг газарлуу шахаад гарнаасаа дахин бие хоошин түлхэж өгье. Амьсгалаа. Гаргалаа. За эндээс өвдөг буцаагаад буулаа. Дөрөв хөлсөн байрлалаас хэдүүлээ. Өгзгөө баг зэрэг дотгошин чангалсны дараа тохоогоо хагас нүглээ. Хэрвээ таны хүч их муу байх юм бол энүүх эндээ нүглээд буцаад өндөж болно. Хэрвээ хүчтэй байх юм бол бүтэн доошоо чадварангаа буугаад эндээс гарынхаа хүчээр дэшегээ өндөнө гэсэн. За нэг удаа туршиж үзье. Амьсгал авлаа. Гаргаа доошоо өөрийнх нь чад хэмжээнд тонгоолоо. Боломж байвал эндээс дэшээ өндөлөө шууд автог. Хэрвээ гидсэн маш том хүмүүс бол эндээс автог босохгүйгээр шууд хоошоогоо дөрөв хөлсөн байралтай ирнэ гэсэн үг. Эндээс нуруугаа сунглаа. Хоошоогоо амьсгал авлаа. Гаргалаа.
За өдгийг буцаага тавь. За баруун үлийг урдаа хавшрахтаа блок урдаа байлгуул сайн байна. За өндөр талаар нь тулах юм бол танд илүү хөвтэйхэн болж магадгүй. Өөрийнхөө одоо 5 дахыг хараарай. За хойтлын хөлийг улаар нэг шигт одоо хөл нь яг хүнжилтүүдээр овгор хэсгээр тавигдаагүй байгааг анзааръя. Хойд хөл баг зэрэг ташуу тавигдаад хэрэг сонголт сайн байх юм бол уртлын хөлөө ингэж жийж болно. Сонголт муу бол уртлын хөлөө баг зэрэг нуглаад яг чигээрээ урагшаа харъя. Ташаа маань ерөнхийдөө ингэж хажууд тийшээ задраагүй ихц доошо байгааг мэдрээ. Амьсгал авлаа. Гаргаад нуруугаас сунгаад өгье. Одоо баруун гараа баруун хөлний ховор тавьчихлаа. Ерөөг өндрөөрөө барихад жоохон эвгүй байвал блок хөндлөн тавьж болно. За эндээсээ хэдүүлээ. Зүүн гарыг өргөөд эхлээд уртлын хөлийг жийгээгүй байгаа. Одоо энэ дэр сонголт сайтай хүмүүс бол өвдгөө жийж болно. Сонголт хангалттай биш бол өөрийнхөө хэмжээнд барихад болно. Одоо энэ дээр ингээд нэг тийм гой цээж нэгдэж байгаа. Тата мэдрэмжийг аваарай. Амьсгал авлаа. Гаргалаа. Амьсгалыг гаргалаа. За гараа буцаагаад блокон дээрээ тавья. Эндээсээ хойтлын өвдгийг одоо яг тэр ивэс хүндрэлэнд ороод харуулж буулуулаа. Тэгэхээр эндээс хэдүүлээ хойтлын гуйны уртлаа баг зэрэг сунгаад мөрөөрөө илүү сайхан тэнийгээд үгүй. Хэрвээ болмоор бол уртлын хөлийнхээ уул руу санжингээ өгөөд баруун гарыг гуйн дээр авчирлаа. Энэ дээр бидний уртлын хөл маш хүчтэй, гуй маань их сайн идэвхтэй ажиллаж байгааг мэдрээрэй. Өгшөө боломж байвал хэдүүлээ гарыг өргөөд амьсгал авъя. Гаргалаа. За гараа буулгаад үртэвтэй ихнэр уртлын хөлийг зөөлөн голсуулаад хошоо хачаад тавьчих. 2 блокоо баг зэрэг хажуу тишээ зөөлөө. Одоо эндээс зүүн хөлийг урдаа авчиръя. Үүний дараа хойтлын хөлийг улаар нэгшиглээ. За энэ байрлал дээр хэдүүлээ. Тохооныхоо үеийг хитрхи ингэж хотоолгож төгжихгүйгээр хэрвээ ингээд тохооны үеийн дээр эвгүй байх юм бол гараа харж байгаа тийм шулуун болохлээр үеийн дээр их төгжээ өсдөггүй. За энэ дээр ингээд баруун ташаа ингээд автоматар ирэх гээд байгааз. Тэгэхээр хэдүүлээ баруун ташаа урагшаа харуулад хойтлын хөлийн хуруунуудыг 45 градус буюу ташуу тавьчих. За эндээс блокоо тулаад маш хэцүү бол өвдгөө жоохон нуулж болно. Боломжтой байх юм бол урагшаа сунаад хөлийнхээ араар явж байгаа сонголтуудыг маш сайн мэдэрнэ. Хүүхдээ тэрж байгаа юм шиг мэдрэмжээр хөвлөөгөө баг зэрэг дотгошоо ингэ татаж өгнө. Амьсгалыг гаргалаа. Засаглалын явцад усуумар санагдах юм бол хүссэн үедээ уугаарай. За одоо зүүн гараараа блокоо тулаад хойтлын үл ташуу хിവэрээ. Бие маань ерөнхийдөө одоо баруун тишээ эргэж ийн гэсэн үг. Уртлын хөлийн сонголт муу бол өвдгөө жоохон нугалж агаад баруун гарыг дэш өргөөрөө хэрвээ боломж авах юм бол өвдгөө жийж агаад баруун гарыг өргөнө. Уртлын хөлийн араар иш сонголтыг маш сайхан мэдрээд цээж нуруугаараа бүхтийхгүй байгаагаа сайн анзаарвал сайн байна. За гар газар тавилаа. Эхлээд урагшаа хандлаа. Хойтлын өвдрийг яг нөгөө хүнжилтөө хэсэг дээрээ зузаалсан хэсэг дээрээ таарууллаа. Эхлээд нэг сайхан цээж тэнэлгэж өгөөд урагшаа харъя. Хевлээд нь том орон зай хэрэгтэй бол уртлын хөлийг жоохон хажуу тийш нь тавьж болно. Амьсгалаа. Гаргалаа. За одоо эндээсээ боломж авах юм бол эхлээд хойтлын хөлийн хуруу руу тулаад хойтлынхаа гуйг маш сайн чангалаад 2 гарыг өвдгөн дээр тавилаа. Энэ дэр цээж чинь баг зэрэгэл хоошлоход гуйны урдурж байгаа сонголт их эрчимтэй явагдаж байгаа. Тэр өөрийнхөө биед тохируулаад хит хүчлэхгүй хийгээрэй. Хэрэг боломж байвал гарыг аваад дээш нь сайхан жигээд хамсгалаад гаргалаа. Гарыг буцаага тавилаа. Блокон дээрээ тавиад эхлээд хойд өвдөр өгөөж ингээ өгөөд хөлийн хуруунууд руу тулсан.
Одоо уртлын хөлөө аваад мөн адил зэрэгцүүлээ тавь. Одоо болгоноосоо гараа холдуулаад гарыг газар тавь. Ерөнхийдөө нөгөө ивэснийхээ хоёр талд л байгаа шүү. Хэрвээ одоо энэ дэр чатурангаа буухад эвгүй байх юм бол гарыг бага зэрэг урагшлуулж агаад тэгээ эндээс өгзгийг жаахан чангалж өгнө. Өгзөө одоо ахар сүлийг өгзгийг жоохон дотгошоо юм шиг. Тэгээд тохоогоо нуугал нь өөрийнхөө хэмжээнд л уулаад хангалттай. Энэ хөрвөл тэгэл тэрлээц агшуу чадвал доошо болоо гарынхаа булчингаар дэшөөндөл. Амьсгал гаргаад хошоо сайтар сунаад нөрөө сунгаад амьсгалээ. Гаргалаа. Хэцүү бол өвдгөө нуглана. Хөвлөдөө илүү сайхан том орон зайгаа үргэлж бий болгоорой. Хөвлөж шахагдахгүй. Хүүхдэд нь илүү сайхан том орон зай бий болж тухтай байгааг анзаараарай. За эндээс өвдөг болоо. Хоёр өвдгөө зэрэг болохоо мэдчих болно. Одоо эндээс хэдүүлээ блок аваад блок гудсныхаа урд тавьчих. За энэ босоогоор хажуу талаар нь хоёр хөлөөс халгалаа. Хөлийн хуруунуудыг урагшаа чивлэлтэй. Энэ дээр өвдгөн дээр хитрхи төгжих гээд байгаа юм бол өвдгөө жоохон нугалж болно шүү. За. Одоо хоёр гараараа блок урагшлуулаад амьсгал гарахтаа хөшөөж урагшуулж болно. Нуруугаа сайхан сунгаад хоошо сунж өгье. Энэ дээр хөвлөж хагдаагүй хэрнээ нуруу маш гоё тааламжтай сунж байгааг ажиглаад амьсгалээ. Гаргалаа. Хөлийн арыг бас нуруугаа мэдрэгэй. За эндээс зөөлхөн блокон дээр тулаад хоошоо ирээ. Блок баруун хөлнийхөө харалтаа авчирлаа. Одоо хэдүүлээ баруун хөл рүүгээ суухдаа блокон дээр тулж байгаа маш эвтэйхэн суу. Энэ баруун өвдгөн дээр хитрхи ачаал ирүүлэхгүй шүү. Түүний тулд хэдүүлээ хөлийн уул руугаа сангишгээд зүүн хөлийн араар ирж байгаа сунгалтыг мэдэрнэ. Нэг гар блокон дээр туллаа. Зүүн гарыг дээшээ өндөлгөе. Одоо баруун гуйны дотор талаар хөвлөд илүү сайхан том зайтай хитрхи шахалтаагүй байгааг мэдрээ. Амьсгалыг гаргалаа. Мөрмөө сайхан тэнэж цээж нь илүү сайхан нэгдэж байгааг мэдрээд үгүй. Амьсгал сайхан аваад гарахтаа блоко буцаад урдаа тулъя. Одоо гараараа дахиад блоко урагшин сунгаад амьсгал гарахтаа өгзгөө бага зэрэг хоошоо түлхэж байгаа юм шиг нуруугаа сунгана. Энэ дээр хөлийн арч сунана. Дээрээс нь нэмээд нуруу маш сайхан сунж байгаа. Маш хэцүү өвдөгний ард таталтаа дээр өвдгөө жаахан нуулаад амьсгал аваад гаргаарай. Блоко буцаад хоошин зөөлөө. Шөө илүү хоошлууллаа. За зүүн хөлнийхээ ерөнхийдөө харалтай. Өөрт яаж тавьбал зүүн хөл рүүгээ суухад эвтэйхэн байна. Зүүн хөлнийхээ хурууг эхлээд бага зэрэг ташуу тавиарай. За эндээс доош маш эвтэйхнэр буулаа. Баруун хөлний арыг сунгана. Эндээс суулаа. Хөвлөд маш гоё том орон зай байгаагаа мэдрээд нэг гараараа блоко туллаа. Нөгөө гараараа дээшээ жахан өргөөд баруун мөрөө илүү хоош нөргөөд өгье. Амьсгалыг гаргалаа. За гараа буцаад авчирлаа. Блоко хоёрын тулаар голдоо ирлээ. За буцаад гуцнаасаа урд тал руугаа хэрэглээ. Эхлээд хойтлын өвдөг буугаад үүний дараа гутлын хөлийг хоош нь татаад өгье. Хоёр блоко холдуулж болно. Хэрэг өсөх юм бол нэг блоко үлдээсэн ч болно шүү. За. Өвдөг ташаа маань яг 90 градусын өнцөг үсгэж байна. Үүнээсээ бид нэр урагшин сайхан тунгад гүлэг байрлал. Нуруунд дээр ирсэн ачаалаа сайхан бууруулаад биед харшуулъя. Хэрвээ энэ дээр сунгалж авах юм бол тухай тавиал эндээ үлдээрэй. Хитрхи ингэж нөө бэлхүүсээр хотоохгүй байх хичээ шүү. Өгзгөө бага зэрэг чангалж байгаа юм шиг дотгошин татаад тухаараа тулна. Хэрвээ маш сайн сунгалцтай өмнө йог хийжсэн хүмүүс бол энэ дээр хэдүүлээ ирүүгээ тавьж болно. Өөрийгөө ажиглаарай.
хэцүү зүйлийг хүчилж ерөөсөө хийхгүй дандаа өөрийнхөө биед тохируулж мэдэрч хийн гэсэн. Амьсгалыг гаргалаа. За эндээс тохон дээрээ тулаад 4 хөлөлөө нэг сайхан амьсгал аваад гаргалаа. За 4 хөлөсөн байрлаасаа зүүн гарыг хажуу тишээ явуулаад баруун гарыг хажуудаа тулаад тохоогоо ингэ нугалахаар бид чинь илүү тулгууртай эвтэйхэн байна. Энд дэр сайхан амьсгал аваад гаргаад бие тавьшруулъя. За зөвл хүнд илүү. Яарахгүй шүү. За өөртөө тохируулаарай. Яаж хийвэл тань тухтай байна. Дээрс нь илүү удамаар санагдах юм бол тухайн байрлалаараа ууцсанч болно. Баруун гарыг хажуу тишээ явууллаа. Зүүн гараа хажуудаа тулаад энэ үлдээ. Хэрвээ ингэж боломж авах юм бол баг зэрэг дэвшээ харчихлаа. Амьсгалаа гаргана. Өвдөгний чинь зай том байх тусмал хүүхэд чивтэйхэн ерөнхийдөө ташаан нарийнхаа хэмжээтэй зайтай эсвэл арай жоохон том байсан ч бол. Сабан зөөл хүндэг өөдрөө. За өвдгөө буцаагаад хэдүүлээ. Татаад авлаа. Зөөлхөн дээр шөмдөгөөд 2 хөлийн улыг нийлүүлээ. Гуцсан дээрээ тухтаасуй. Хөлнөөс хөнгөн барихыг хичээгээрэй. Хөвлөд нь орон зайд хангалттай байна уу нэг шалгаад боломж авах юм бол өвдгөө зөөлхөн дэшээ тавшаа. Хөдөлгөе. Сайхан үнзэг амьсгал аваад гаргалаа. Дахиад сайхан үнзэг амьсгал авъя. Гаргалаа. Сүүлээ нэг удаа амьсгал авъя. Гаргалаа. За энэ дэр хөлөө жоохон урагшлуулж агаад өвдгөн дээрээ эвтэйхэн байдаг хөлөө урагшлуулж гаад. Гэтэ өөрийгөө ажиглаараа яавал тухтай байна. Эндээсээ гараа жоохон урагшлуулад амьсгал гаргаад нуруугаараа баг зэрэг шулуун байгаа мэдрэмжээр суны хөвлөө нэтгэж хагдахгүй. Амьсгал авъя. Гаргалаа. Дахиад нэг удаа амьсгал авлаа. Гаргалаа. За эндээсээ одоо хэдүүлээ амралтын байрлалаа шилжээ. За амралтын байралд орохын тулд миний блок их жижигхэн блок, нэмэгхэн блок учраас надад бол яг энэ 3 ширхэг блок их эвтэйхэн байгаа тийм. 3-ыг давхарж тавихаар зарим ингээд зузаан блокуудыг 2-ыг давхар болдог байхгүй. За тэгээд нэг блокоо би болохоор ташуу тавьчих. Одоо тэр йогийн болстер буюу дэрээ авчраа тавих та. Одоо таны бие ерөнхийдөө 45 градусын налан үнцгийг л үүсэх байхгүй. Энд дэр ингээ хэвтгэхэд тэгээ өөрт ч их сайхан тухтай байвал сайн байна. Олон удаа хийгээд тахлаар өөрийгөө гоё тухтай хэвтүүлээд бас урчна. За үүцэг болон хар сүлээ ууцаа болстер руугаа шахаад та ингээ хоошоогоо хэвтгээд хүзүү чин хоошоо гулзаахгүйгээр сайхан хэвтнэ гэсэн. Хөлийн уулыг сайхан газар руу наагаад өвдгөө хагас нугсан байдалтай. Хэрвээ тохоонд нь ингээд жаахан тухгүй байх юм бол тохоон дороо дахиад хэдүүлээ блокоо тавьчих болно. Хэрвээ тохоон минийх шиг ингээд хангалттай хуржээвэл ингээд нэг сайхан тухтай хэвтээдэг. 2 гарыг одоо бүгд тэр хөвлийн дээрээ байршуулаа. Бяцхан үрдээ сайхан энергийг дамжуулъя. Гүнзгий сайхан амьсгал аваад амьсгалыг тайван гаргая. Амьсгал авч яхад хөвлийн маань баг зэрэг тэлээ. Амьсгал гаргаж яхад хөвлөд хүүхдэд тэрж байгаа юм шиг хөвлийн маань бүх талаас баг зэрэг хумигдж байгааг мэдрээрэй. Амьсгал авлаа. Амьсгалыг удаан тайван гаргалаа. Ахаад амьсгал авлаа. Удаан тайвнаар гаргаад өгье.
гараа өөрт нь тухтай байлгамаараа уйл доошоо буулгацсан ч болно. Толгой орооноос эхлээд хөлийн хуруу хүртэлх бүх хэсгийг сайхан суллаа. Биеийн аль нэг хэсэгт зовиргүй тухтай байна. Өөрийнхөө хамгийн тааламжтай байрлалд амрыг. Нүд хөмсгөө сайхан суллаа. Шүд уруулаа сайхан суллаа. Одоо хүзүүгээ суллаа. Мөрөө сайтараа сулалж өгье. Ууцн руугаа сайхан суллаа. Гоё хөлөө хөлийн араас сулалж өгье. Хөлийн уул шагаа хүртэл тухтай таатай байгаа мэдрээ. Амьсгал аваад гаргах бүртээ биедээ улам таатай болж байгааг мэдрээд нүдэн хөнгөн сайхан анж өгье. Амьсгал авъя. Удаан тайвнаар гаргая. Таны авч байгаа таны амьсгал бүр таны хөвлөд байгаа бяцхан үрд нь тайвширлыг өгч байна. Харин таны тайван сайхан зүрхний цогцолт бүр хөвлөд байгаа бяцхан үрд нь хамгаалалт амар амгалан мэдрүүлж байна. Амьсгал аваад гаргахдаа хөвлийн орчим жижигхэн гэрэл байна гэж төсөөлье. Тэр гэрэл бол таны бяцхан үрийн энерги, таны тайван гүнзгий амьсгал бүрээр энэ гэрэл улам тодорч гэрэлтэж байна. Харин та энэхүү гэрлийн эрчим энергиэр аз жаргал амар амгаланг улмал ихээр мэдэрч байна. Биеийн бүхий л хэсгийг суллаад гүнзгий сайхан амьсгалыг аваад тайван гаргаарай. Яаралгүй. Яг л энэ хором, энэ амралт танд ямар их энерги, баяр баясгал өгнө гэдгийг ойлгож, мэдэрч, өөрийгөө хайрлаж, хүндэлж байна гэж бодоорой. Сайхан амьсгал аваад гаргаад бие улам сайхан тайвшруулъя. Танд өдөр бүр аз жаргал догтлыг бэлгэлж байгаа бяцхан үрдээ талархаарай. Бас энэхүү гайхамшиг бүтээж байгаа өөртөө өөрийнхөө биеинд талархаарай. Сайхан амьсгал аваад удаан тайвнаар гаргаад өгье. Та одоо хөнгөн нүдэнийгэн баруун хөлөө нуглаад зүүн хөлөө нуглаад хажуу тишээ эвтэйхэн эргээ гараараа хажуудаа эвтэйхэн дулаараа ерөөсөө яаралгүйгээр хизээ өндөөмөр байна. Тэр үедээ босож ирээрэй. Магадгүй шүүргшлүүлэн амархыг эсвэл эндээ дахиад хэдэн минут амарч болно. Хэрвээ тайвширсан бол гараараа тулаад
зөөлхөн дэшээ өндөгөөд босоод ирье. Хоёр гарыг биений дагуу байршуулъя. Сайхан амьсгал аваад хоёр гарыг дээшээ өргөлөө. Амьсгал гаргалаа. Хоёр гарыг урдаа авчиръя. За ингээд өнөөдрийн хичээлд хамт байсан. Өөрийгөө хайрлсан, өөртөө цаг гаргасан танд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намасте.